Зохиолч мөнгөний чимдийн дурсамж. Манай ээж Хантайшир уулын аймаг Биндрия уулын хошууны хүн. 80 гаруй наслаад өөд болсон юм. Би ихэнхэн асрамжинд өссөн болохоор ээж минь ярьж байсан үг сургаал үлгэр домог өнөө хүртэл сэтгэлд минь үүр тоногшин үлджээ. Ээж минь надад үлгэр домог ярьж өгөхдөө нэг хүүхдийн тухай өрөвцөн сэтгэлээр дахин дурсдагсан. Миний ээж 1895 онд төрсөн юм гэдэг. Ээж минь тэр хүүхдийн тухай ээжээсээ сонсч л дээ. Ээжин ярьсан нь. Миний ээжийг залуухан үед энэ явдал болжээ. Нутгийн булган гэдэг айл олон хүүхэдтэй юм гин. Нэг өдөр тэнгэр бүрхэж бүгчим халуун болоход хүүхдүүд нь хот тэрэгний сүүдэрт шурган тоглож байгаад хамгийн бага 2 ойнд хүрээгүй хүн орс ургүй халга болчихчлээ. Тэр хаваараа эрж сураад цөхрөнгөө барж гордлогоон тасарчээ. 3 жилийн дараа зуны үдэш хаяан шуулттай гэрт зулын гэрэлтэй байж л дээ. Балган хоймроо суун тамхи татаж байтал баруун хаягаар нь хурганы хөл ч юм уу ямар нэг юм орж гараад байх юм гин. Очоод үтсэн чинь хүүхдийн хулалтай тасхар гар байж. Балган түүнийг атгаж авахт нь цаашаа их хүчтэй чангааж ухаар нь аваадан хандан энэ хаягаар хүүхдийн гар орж ирэхлээр нь би бариад авлаа. Чи гараад энэ хүүхдийг тавираад ир. Гэхэд авгаа нь босож гараад нүцгэн хүүхэд байсныг нь тавирч аваад гэртэн оруулах гэтэл өөдөөс нь ноцолдоо дийлдэхгүй ээжилтэй. Балган гарч тэрхүү хүүхдийг хоёулаан элбэн ширсээр гэрт оруулж ирээд гэрэл асаахад нүд нь гэлбаад өглүүд юм шиг болжээ. Тэдний алдсан хүүхэд далан дээрээ эрхий хуруу дарам хар мингтэй байсан нь яг мөн байж. Гэвч хэл мэдэхгүй гэрэл харж чадахгүй гэрээс гарч зүхтаах гээд болохгүй байсан учраас орных нь хөлөөс төмөр уяагаар ууж сүү цутхан өгчээ. Тэр хүүхэд аажмаар эцэг ихтэй дасаж эхэлсэн боловч гадны хүн орж ирэхээр орон дагуураа гүйж орчхоод хүний бараа харахгүй байсан гэн. Бас хүний хэл мэдэхгүй байсаар бүр 2 жилийн дараа 7 настай байхдаа сая нэг хагас дутуу ярьж чаддаг болжээ. Эхний 10-аад хоногт өтгөн ялгцсан дан ургамлын үндэс байсан гин. Хожим нь хэлд орсон хойноо намайг сэгсгэр аав ээж хоёр минь ээлжлэн тэрч ургамал усаар хооллож байгаад манай хаяанд авчирч орхисон гэж ярьжээ. Эмгтгсэн равжрын равжар. Хүн дүрст хүүхдээ толгой дээрээ өргөнгүүтэн 2 хөлөөс нь цуу татаж хайжээ. 15 дугаар жарны хөхөгчин туулайж хэл 1915 оны орчим. Сайн ноёны аймаг Ёст засгийн хушууны ард цоодол өвгний ганц хүү самдан 7 хушуу даншигт 21 настай байхдаа барилдаад даншигын шонхор цол хүртээд буцаж ирэхэд хошуу ноён адуучнаа болгожээ. Ноёны адуучин адууг 24 цагаар дагаж явдаг байж. Адуучин болсон жилдээ хэдийгээр унаг махалж товирсон боловч чон нохойд өртгөн хялбархан тул адууны манаатай нэг шөнө ширүүн үер бууж талд гүнзгий жалга тогтоож тэрж байтугай тарва зурмны нүх усаар дүүрч энд тэндгүй ил гарan давхилджээ. Манаагүй адуу битгийхэл айлын хонь үхэр уруудан осолдсон төр зуурын сүрхий гамшиг тохиолджээ. Самдан үерт гүн жалганд адуугаан шахаж нэг ч адууны гарцгүй өнгөрөөгөөд маргааш нь сайхан нар гарч норсон даарсан адууны нуруу бүлээдсэн үүргэлх нь үүргэлж хэвтэх нь хэвтэж самдан ч хувцсан хатааж ганцганы хүнсээ задалж суух зураан үерийн усанд шинхэн гарсан ганганы ирмэг дээр ноёны эмнэг хангал азраг босоогоороо үүргэлэн зогсхийг нь хараад 10 алд бугуйлан эвхэж би энэ жил даншигын шонхор боллоо. Гэвч ноёны энэ хангал азрагнаас хэр зэрэг бяртаа байгаа юм бол хэрвээ би энэ азрагнаас илүү бяртаа бол үүнийг бугуйлдаад жалга руу чирээд оруулчихна. Азраг надаас хүчтэй бол намайг чирээд давхина гэж бодоод азрагыг бугуйлтал аль нь хөдлөлгүй жалганы 2 ирмэг дээр тэгээд зогсчихжээ. Тэгтэл сүргэн ирэхээр 2 хягаан дагуулan ирсэн ноён энэ мөг харж байна уу? Миний хангал хулыг бугуйлдаад бас тогтоож байна шүү. Яах гэсэн юм бол үүнийг сулал. Гэхэд 2 хяан зэрэг ноцож цахлан зүтгэсэн азрагыг сулалжээ. Ноён азрагныхаа хойноос харж зогссноо За хөө чи юунд миний дархан сүрэг таалдав?
Би чамайг зааж өгсөн 3 мориноос бусдыг нь унаж эдэлж болохгүй гэж хэлсэн биз дээ. Гэхдээ залуу "За тийм ээ ноёнтон минь. Өчүүхэн би таны эмнэг хангал азарганаас чинь хэр зэрэг бяртаа байгаагаа шалгаж үзсэн юм аа." Гэхдээ ноён "Чи бяртаа юм байна. Манай энэ азраг өдөд байдахгүй шүтлэн үрэ байхад нь уургалж тогтоодог хүн байгаагүй юм. Үүнээс хойш чи ойр хавийн наадамд чөлөөтэй явж барилдаж мэг сураад хойтон жил даншигт яв. Энэ өдрөөс хойш чи миний бүх боллоо" гэжээ. Даншиг 7 хушуу наадамд өгөж байгаа үе. Самдан энэ жил тоосон үзнэ гэж мөрөөдөж байсан цаг. Зуны ихэнх сарын шинийн 8 дөнгөж өнгөрөөд үрс гаргаж адуу манаатай байдаг үе. Өөрийн үнгэн харанхуйд адуун зогсож, адууныхаа дэргэд самдан морион барьж суугаад зүрмгэлтэл гэнэт дах нөмөрсөн хүн дайран авч сугавчлаад гүйжээ. Самдан тийчилж дугтарч зүтгэж үзвч тэр хүний сугнаас нь мултарч чадсангүй. Харин нутгийн бөөгчүүд ноёны адууг хулгайлахаар ирээд нэг хэсэг нь адуу хөөж хамгийн хүчтэй намайг сугавчилж аваачаад хүн явдаггүй зэлүүд газар алхан л таа. Энэ хүн ямар ч гэсэн их зуруу газраар явж таарна. Тэр үед нь тахим руу хэд сайн өшгөлөхөд өвдгөн нугарах нь мэдээж. Тэр цагт л эргчин эмэгчнээ үзэндээ гэж бодож явтал ашгүй их зуруу газар ороод иржээ. Самдан хөл тахим руу хэд сайн өшөглөөд орхитол түүнийг сөхрүүлж чадсангүй. Харин ч цочсондоо сугаан улам чангалахад хоёр талын хавиргууд хоорондоо нийлэх шахан амьсгал авч чадахгүйтэй болж ухаан нь баларчээ. Түүнээс хойш тэр авраг хүчтэнтэй хүч үзэлцэхэн аргагүй болжээ. Их богдын ар сугнаас эхлэн Баянлэгийн говь, Шинжинстийн говь, Захуу ээж хайрхан уул хүртэл холын бартаад замыг туулжээ. Гэгээ гэрэл гарсан хойно сугавчилж яваа тэр авраг хүчтнийхэн үнэн нүр царайг нь олж харжээ. Самдангийн анхны бодол шал өөр болж харин нутгийн авраг хүчтэн бөгч биш, харин авраг хүчит хүн дүрс тамтан түүнийг авч яваа ажээ. Өөрөө өөртөө итгэж ядан далдын хүч, эдшид бурхан сахиус бог чөтгөрийн аль нь болохыг нь үл мэдэн хорвоод итгэх итгэл нь бүр мөсөн алдарчээ. Тэрхүү амтныг сайтар ажиглавал бүх бие нь баавгаан арс мэт ноолуурхаг ягаан бор үсээр хучигдан толгойных нь үс азарганы дэл шиг ширэлдэн унжиж сагсаагаад духгүй гээдэн толгойд нь ботгоных шиг босоо чиг шавааж даргуур ам навтгар хамар өргөн цээж уртгар майг хөл зэргийг хүнтэй зүрлэхийн аргагүй. Түүний хурдан шалмаг явах нуугдах чадал сонорч үнэрч хараа сайтай хүнтэй зүрлэх аргагүй. Өдөржин явсаар үдшийн бүрийд тоорон шугын баян бүрдийн захад самдаг авчирч усуулгаад аянан үргэлжлүүлжээ. Шөн дунд хэвийн үед ээж хайрхны элгэн хярд гарч үүдийг нь чулуугаар тагалсан агуун ам нээж самдан оруулаад агуун амыг мөн том чулуугаараа таглаад орхижээ. Авраг амтны хөлийн чимээ тасарсан хойно агуун үүд таглан хаасан тэрхүү том чулууг нь түлхэж тийрч мөрлөж зоолдож үзээд хөдлөгсөнгүй. Түүнийг хэмхлэх аргач байсангүй. Эцэж ядраад эргэн сууж байтал гаднаас хүн дүрст авраг хүчит амтан үүр цайхаас өмнөхөн орж ирээд дух хацар цээжийг нь долоон хүрхэрч эхлэхэд цайны хужир хийдэг ширмэл эсхийн ууд шиг хоёр том дэлэн тэмтрэгдэн байжээ. Самдан тэр агуйд бүх биеийн хүн дүрстэд долоолхон байгалийн иргэшэл давтагдан зөгцөж агал түүнтэй адилхан биеэрэн үстэй болж түүхий мах усаар хооллон аажимдан зэрлэг амьдралд уусан нийлжээ. Тэр үед хүн дүрстэж жирэмсэн болж шахуухан байлаа. Удсанчгүй хүү төржээ. Самдан шөнийн цагт хүн дүрстээс төрсэн хүүхдийг тэрвэрж агуйн аман дээр гарч явхад хүн дүрст ойроос дуу чимээ өгсөөр явдаг байсан нь сүүлийн 2 шөнө дуу чимээ өгөхгүй болж алс хол яваад байгаа нь мэдрэгджээ. Самдан хэдийгээр бүх биед нь ус ургасан боловч хүн дүрстээс салж орон гэр ах дүүстэн очихыг цаг үргэлж мөрөөддөг байжээ. Хүн дүрстийн чимээ намжсан тэр шөнө хүүхдэн тэрвэрсээр доош бууж ээж харихны бэлдэх хоёр талдаа ханан хадаар хашигдсан гүн цөрмийн усан дээр очиж хүүхдэн газар тавьж амааран ус уухад урд өмнө үзээгүй жаргал мэт байжээ. Тэндээс буцаж агуйн зүг явхад замд усгүй болсон хуучин хуурай худаг дайралдаж дотор нь орж үзэхэд биеийг нь бүрэн далдлах ажээ. Явсаар агуйн аман дээр очиход үүр хаяарах дөхөн хүн дүрст урдж ирээд самдан хүүхэд хоёрыг хаашаа явсныг нь тааварлаж ядан зогсож байсан нь самдан хараад баярлан нүүр ам хамрыг нь долоож зөөлөн хүрхэрч дуугарн
тэвэрч зогссноо агуудан орж хүүхдээ хөхүүлжээ. Маргааш шөнө нь хүн дүрст анд яваад мөн л дуу чимээгүй болжээ. Самдан ч хүүхдээ агууд нь орхиод хуурай худагт орж нуугджээ. Шөн дундаас хойш хүн дүрст агуудан ирв бололтой сүрдэм хахир дугаар муухай хархирэн уулын энгэр хяраас том чулуу нураач тэр орчиндоо амгалан тайван алдагдаж нэг ёсондоо 10 баалын хүчтэй газар хөдлөх луга болжээ. Хагас шөнийн турш хүн амьтан тэсвэрлэхийн аргагүй төгшүүртэй байсан боловч үүр цайхаар нам гүн болжээ. Самдан за яах вэ? Ямар ч байсан миний хорогдож байгаа газрыг үнэртэд мэдэхгүй байна. Харин уулын хяраас өнхрүүлсэн том чулуу худгийн амыг тагалчихгүй бол гарч цухтай. Хүн дүрстийн гарт дахиад орвол би амьд үлдэхгүй. Амжихал хэрэгтэй гэж зориглон бодож суужээ. Нар туслаа. Самдан худгийн амаар сэмхэн өндөөж орчин тойрныг ажиглахад энэ тэнд отон тоссон юу ч алга. Агуун ам онгорхоо илхэн харагдана. Гүмбэрт хүртэл хол сахалтын зайтай. Гэвч худгаас агуй хүртэл хоёроос доошгүй сахалтын зай бий гэж бодоод худгаас сэмхэн гарч нууцлан явсаар гүмбүрдэд ойртож байв. Энэ үед хүн дүрст агуугаасаа гарч ирээд самдан хармагцсан хүүхдийн тэврэн хойноос нь хашгиран хөөв. Самдан чадал мэдэн гүйсээр гүмбүрдийн усанд орж цааш сэлж эхэлжээ. Хүн дүрст бүрдний эргээр муухай хашгирсаар холихингүй. Бүрдийг сэлэн гатлаад эргэж харвал хүн дүрст чарлах мэт их дуугаар хашгирч хүүхдийн толгой дээрээ өргөнгүүтэн хоёр хөлөөс нь цуу татаж хоёр тийш нь хаяад уул руугаан эргэж оджээ. Аянчны ноорхой хөвөнтөө дээлийг дээсээр бүслэн өмссөн самдан эцэг их ах дүүс нь яахан таних вүлээ. Тэгээд бас нүүрнээс бусад бие нь үсээр бүрхэгдсэн болохоор бүрж харах янзгүй. Самдан гертэн оронгуутаа бурхандаа мөргөд дараа нь аавтайгаан золгох гэтэл аав нь айн босон харайж. Бурхан минь, энэ чинь юу гэх чинь вэ? Гэд нүдэн анжээ. Би самдан чинь вэ шүү дээ. Айхтар амтанд баригдаж түүхээ мах усаар тэжигдэж байгаад арай хийж гүмбүрдэд орж байж салж ирлээ. Гэхэд ээж нь хөөе тийм байна. Гэд самдангаан зуурч ухаан балартжээ. Гайхсан цоодол өвгөн хүүгэн дэмэл харж зогсон. Тэдний нутгийн өвгөд хөгшөд хүүхэд шуухад суглан самданг үзэж игдүүцэх нэг нь игдүүцэж сэжиглэх нэг нь сэжиглсээр таржээ. Өвгчүүл самдангийн үсийг гуйжуулах арга ярилцаар байж их давстай хоол өгч гаднаас нь малын элэг дэлүү уушгаар хөхүүлж арилгахаар шийджээ. Самданд буцаж болгосон мах итгэл хамгийн хэцүү нь байжээ. Ингэснээр хэд хонсны дараа самдангийн үс нь гуужиж эхэлжээ. Гэтэл тэр нутгийнхан алмастай нийлсэн хүн шулмас болдог гэж цуурхан цоодол гуйнд нэг ч хүн шагаахан болсноор барахгүй. Ноёд баядууд далдуур хэлэлцэн цоодол өвгөнийхийг төрөл төрөксөдтэй нь их богдын цаад энгүй говьд нутаг заан суулгажээ. Жил тойрсны дараа самдангийн шилэн хүзүүнээс нь ахар сүүлэн хүртэл ширүүн урт ягаан саарл үнсэн дэлнээс бусд нь бүрэн гуужжээ. Самдан садан төрлийнхнийгөө далдуу өрөвдөж олон түмэнтэй нь ойртуулгасан гэж бодно. Гэвч арга байсангүй. Нэгэн өдөр цоодол өвгөн цай ууж сууснаа. За хөөмөн чи алмаст баригдсанаас биш бид баригдсан биш дээ. Аав нь бүх юмыг нь төхөөрсөн. Чи минь хол газар явж амьдрахын дээр үзээ. Гэлээ. Самдан ч тэгж бодож байжээ. Аав нь авдарнаасаа мөнгөн хэд хутга, цагаан чулуу соруултай ганс, мөнгөн сэтгүүр цоглууртай тамхины уут, чүнчиг норов хөөрг гаргаж, мөнгөн хяр тоногтой эмээл хазаар том хулсан ташуур гаргаж өгчээ. Ээж нь дээл хувцсыг нь базааж замын хүнс бэлтгэжээ. 3 хоног сойсон 2 тарган морины нэгийг нь унуулан, нөгөөг нь хөтөлж богцондоо 50 лангийн имбүү 2 хүнсний хамт хийж морджээ. Аав нь замд гарган 1 хоног дагаад хоёулаа хээр хонлоо. Маргааш эцэг нь за миний хөө харь нутгийн хүнтэй нээлэн. Тэр үед 3 хүүхэд төрхөөс нааш сэтгэлийнхээ нууцыг хэлдэггүй юм шүү гэж захиад нэг хацрыг нь үнсэн салжээ. Самдан даншгийн шонхор болсон газараа очиж амьдрахыг бодсон боловч хүн олонтой учир нэг нь эс харавч нөгөө нь миний үсэн дэлийг мэдээд алмастай нийлсэн хүн гэж сэрдээд алж хүз гэж хаширлаад богдын араар баруун тийш ямар ч тодорхой зориггүй шөнө хээр хоноод өдөр нь гэлдэрсээр
Захуй Зармангийн говьд бяцхан бор гэрийн бараа харж очжээ. Тэр гэрт нэг эмгэн охины хамт амьдардаг ажээ. Тэр эмгэн цааиглан идэ тавингуутан гарч мориунаг нь хараад "За хүмүн чи чинь хаанхын хэн ямар хэрэгээр явж байна? Чам шиг ийм ганган ир хөтөлгөө морьтой манай өвгөр явахыг даалгартлан үзээгүй юм байна" гэж байцаан шалгаж эхэллээ. Тэр ч аргагүй бах та. Миний зөвхөн эмээл хазаарт 10-аас 20 лам бий. Тэгээд ганц хөөрхий эцэг минь байдгаан шавхсан хэрэг гэж бодож сууснаа. Би эцэгтэй буруут болсон хүн. Ноднон өвг эцэг маань манай нутагт хавтгайн буур үзэгдэж байна. Ингэхдээ тэмээгийн сайн маллаж дэрэгдээс нь битгий сал. Хэрвээ хавтгайн буур хөөгөөд явчихвал ор сурггүй алга болно шүү гэсэн юм. Би аавынхаа хэлсэн ёсоор өдөр шөнөгүй тэмээгийн дагаж шөнө хотондоо хураадаг байлаа. Нэг өдөр бэлчээрт явтал миний үерхдэг хэдэн залуу ирж "Тэмээ чинь хаа холддог юм бэ? Хэдүүлээ манад очиж тоглоё" гэж хэлцгээгээд л явсан юм. Бид тоглоомондоо улаарч харанхуй болгочхоод гурвуулаа мордож манай тэмээг хураахаар очисон чинь алга болчиход тэр шөнө нь маргааш нь ирээд олдхон байцглаа. Дэмил гертэн харьсан чинь аав маань задарсан муу тэмэл хог хамаг тэмээнээс минь салгачихлаа. "Чи тэмээ олж ирэхгүй бол энэ герт битгий орж ирээрэй" гэж хөөсөн. Түүнээс хойш тэмээгийн ирж явсаар ядарч гундаж яваа хүнтэй. Гэхдээ нэмгэн итгэж "Тийм бол хүмүн морь биеийн хэд хоног амрааж ойр хаваар охинтой минь хамт явж тэмээгийн ирж үз. Манай өвгөр эзэнгүй тэмээ ботхтой ингэж мэрсээр бий шүү" гэсэн юм. Бэж баярлаж удасанчгүй тэр айлын хүргэн болж үлээ. Энэ чавганц бид хоёр дал шахамжил уур нүдүр гарган утаа байгуулж явна та. Тэрбээр алмаснаас үлдсэн тэмдэгч нь энэ шүү дээ гэж дэлэн харуулan инээж байлаа. Самдангуй 93 насндаа тэнхлүүн төлөөтэй өвгөн байгаад нас барсан юм.